Тэгээд тэгсэн чинь ингээд би 3 охинтой яг нэгэн зэрэг үргэлжлэдэг гэсэхгүй юу? Байрныхан 3 охинтой. Damn. Тэгэл нөгөө 3 ч мэддэг. Тэгээ бид дөрөв хамт хангаа гэдэг гэсэхгүй юу? Хүү чи яваарэ. Яваарэ. Тэгээ подкаст эхэлсэн шүү манайха. Утасны одоо мөнгө хараад тэрга грэни мөрөний идж байгаа чихэр мөхрөө надад маяг. Зүгээр л эхлүүлэн. Тэгээ одоо буундаа гоё. What's up my nigga? Шууд надад харуулаа. Ой, за. За hi guys. Hello everyone. Тэгээ би гоё л хэлээ. Юухай л гэж. Hello everyone. За hi guys. What's up you and? Тэгээд өнөөдрийн дугаарыг би хостын ч гэдэг зүгээр өнөөдөр бид нар юм яг ностальжик талаасаа нэг амар гоё түүхүүдийг ярих болно өнөөдөр. Тэгээд танд ч гэсэн тийм түүхүүд байгаах. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн үйл явдлыг жоохон гоё старалтаар эхэллээ л да. Өнөөдөр үйл амар гоё бороо орж эхэллээ. Бороо орж эхэлсэн. Тэгэл гарах гэж жоохон үйл тамаа цайгаад тэгээд нөө бороогоо би нөө зогссон гэж бодсоохгүй. Тэгчээд нөө цагаан бүзэг өмсцээ. 3 алхаад миний бүзэг хавхал. Тэгээд сайн нэг замдаа яг ирж байхдаа нэг би саяхан Little Miss Sunshine үзээд тэрний нэг төгсгөлийн хэсэгтээ тууч байлээ нэг энд зүйлээ. За ямар ч гэсэн тэр дууг сонсоод явсан чинь бүр үнэхээр цагаа гартаа тарсан байхгүй. Тэгээд өнөөдөр ер нь бол ингээд нэг би яг анх амьдарч исэн одоо нэг төрхтөөл амьдарч исэн байранд одоо л лээж автагаа амьдардаг. Тэнгүүд ингээд бороо мороо орцсон гоё чигний өнөртээд яа ч юм бэ өнөөдөр ингээд нэг юм өнгөрснөө жоох эргэн дурслаа л да жоох ирж байгаа замдаа амар ностальжик мэдрэмж амар төрсөн гэх юм уу. Тийм учраас өнөөдөр би ингээд гоё ностальжик тэ гоё хүүхэд дасан тохиолдож исэн хөгжилтэй хөхтэй бүр өөрөөсөө их кринжилдэг юмнуудаа ингээд ярихаа шийдсэн байгаа. За тэгэхээр манай 3 өнөөдрийг яаж эхлүүлв юу болов те. Тэгээд өглөөний сонь сайхнасаа ярилцчаад шууд тэр гол сэдвүүд орцгоё. Өглөө болохоор ингэсэн бороо орсон байсан. Тэгээд өглөө гарч тэгээд жоохон нөгөө бороо орсон. Тэгээ би нөгөө өглөө кофега дандаа юунд нөгөө галтгооныхаа ширээн дээр сууж нөгөө уцаа гүлэрж уудаг байхгүй юу? Тэгээ би өнөөдөр өглөө ингээд цохны тавцан дээрээ ингээд бороо орж байгааг хараад гээд гоё үнэрлээд тэгээд кофега үнэрлээд тэгээд зүгээр дууд сонсоод тэгээд өглөө эхлүүлсэн. Тэгээ амар гоёсэн ингээд бороо гүр амар санцсан мөлий. Яг ингээд өмнө нь ч нэг хэдэн 7 хоногийн өмнө орсноо борооны ч дандаа орж иснэ цасаалаад байсан шүү дээ. Ээж оцгоос ихгүй. Тэгээ өнөөдрийн голыг жигнэсээ бороо ороод амар гоёлаа. Тэгэл ер нь бол айгүй тийм гоё л лээ шүү дээ. Бороо орж исэн ч гэсэн яг хүн ихтэй тэгээ нэг ус мус цацраад жоохон онцгойлсэн л да. Гэхдээ яг хөө ингээд үнээр тэгээд юм бороо амар санцсан мөлий. Тийм айгүй гоёсан. Тэгээ бороо орсны дараа хүйе. Ингээд ногоорцсон бөлөө. Яа бороо оронгууд ногоорцсон болов эсвэл өчтөр орж өдөр ногоон байлаа гэж. Өчтөр орж ногоон байсан. Хайлгээд анзаараагүй шүү дээ. Тэмүүт яагаад ч юм бэ ингээд юм өнгөн амар гоё харагдаад. Үнэр бол nice гэсэн бүр. Үнэхээр л терапи. За манай хоёр өнөө өглөөг яаж эхлүүлв? Өнөө өглөө жоохон завгүй амар chaosтэй паниктэж эхлүүллээ. Маш их сандарлаа. Яг өглөөс ирээл нөгөө нэг сэрүүлгийн нэг 10 минут хойшлуулаа унтцсан байхгүй юу? Жоохон унтмаар санагдаа болдгоо. Амар сандарцсан өдөр нь амар навшиг эхэлж байгаа шүү дээ. Тэгээл яг бороог хараад за өнөөдөр аяга гоё явах юм байна. Тэгсэн чинь сая жоохон ажил амжуулаад наашаа ирж авах хугацаанд бороонд баха алхацсан чинь амар даараад тэгээ ер нь яг гоё зуны яг гоё ид гоё зуны бороонууд л амар гоё байна гэж бодсон. Юу ч юм бэ? Манай их үеийн бороонууд яагаад үзнэ? Хүүтэн биш үү хүүтэн. Юу? Би бүр хантаастай бүр халууцаж ирсэн гэж бодлоо. My little satan ах what you doing? My picky poo. Өглөө яах тэгэл 100 тал гарч ирлээ. Асаа. Ясараа. Тийм байхгүй. Уудгүй юм байна. Манай подкаст ерөөс кат мат гэдэг шууд л явдаг подкаст. Яг тэгэл өглөө босвол бас грэнэтэй адилхан сэрүүлгээ хойшлуулж унтж байгаа л паниктаж босчил цонхоороос ч бороо орсон тэгэл ядаж бороонд алхах гэж тэгэл радио сонсвол бороонд алхал норол оржсэнтэй ажил дээр. Тэгээ бороонд нэг дуртай муртай биш зүгээр усал байгалийн үзэгдэлч нэг амар ностальжик тэр мэдэрдэг юм борооноос л зүгээр. Юу гэдэг наад ийслээд бороо мороог стори гэдэг хүмүүсийг
жоохон ойлгодгүй бороо хараг юм уу гэх. Юм авчаад стори гэдэг хүмүүсээс би ойлгодгүй юм. Одоо юм авчаад стори гэдэг нь тэгэл тэр чинь тэгэл бас юу штэ өөр штэ. Одоо эндээс бид нэр биелэл за тэгээд шууд сэдвэрлэг гараа. Тэгэхээр одоо яг ностальжик сэдвэрлэг орно. За ингээд бид нэг багт ингээд тохиолддог байсан нэг юм хөвгчлээ юм хөвгтэй явдлуудаа яг ярихаар шийдлээ л дээ. Энэ бүхний хайнаг хагалахын тулд манай панда маань хайчныхаа түүхийг ярих байгаа. За би багтаа ингээд ер нь нилээ нэг тийм за ээжийнхаа чихнээс их хоо үйдэг хөвгтэйс аахгүй. Тэгээд би чинь багтаа 40 давтаа сурвал 1-2 дахь ангид явдаг гэсэн. Би чинь 1-р ангид байжсэн чинь нэг дүрслэх урлагийн хичээл орлоо яла дүрслэх урлагийн хичээл орж исэн чинь би нөгөө нэг юм хайч мачаач авчраагүй нэг тийм жоохон салан баллын байсан юм шиг байгаа. Эсвэл 2 хүүхдийн дунд нэг хайч өгсөн ч байлоо те. Тэгсэн чинь миний урд манай ангийн нэг юм жижигхэн бацан суучсан байхгүй. Айгу жижигхэн. Тэгээ бороо. Тэгэл битэр чинь хайчаа ингээл дундаа эргэлж байгаа л яг би авсан чинь нөгөөд чинь би од эргэлж ингээл тэр булаацлалтай байхгүй. Тэгэл булаацлж байгаа л би нөгөө нэг бүхснөөс нь буюу хайчны бариулаас нь тэр нүзрээс нэрцээс байхгүй. Тэгэл битэр чи үгүй би аав нүгүй чи аав ингээл жоох хөвгт булаацлж байгаа шүү дээ. Тэгээ би амар хороос надад харж ирсэн амар татаад байгааг анзаарч байгаа амар ингэж улам мөчтэй би татаж татчихсан нөгөө хч юм ингээл мөчөг өгөхгүй шүү дээ эрэгтэй хөвгт надад мөчөг өгөхгүй татж байгаа нь харж ирсэн мэ гэж тавьсан чи нөгөө хөвгт нүдрөө гоож хайж хатгаад тэгээ хайж ингээ одоо ярина амар гоё юм болсон. Тэгэл би ингээ харснаа юу ч болоог юм шиг харж байгаа гэсэн. Нүүдийн доор ингээл шалнаар их хөрцөн ингээл үйлээд байгаа шүү дээ. Наад дээрс тэр хаваахгүй. Тэгэл яг хичээлээ тараал нэгцэн их нэрч яриалаа ингээд биднийхнээс хавлал гардаг байхгүй ангитай байж бол өө тэгсэн чинь нөгөө хүүхдийн яг нүднийх нь хажуудалд нүднээс нэг хоол зүрсэн юм л та хажуудалд ингээд шархалцсан шалбарцсан. Тэгээд ээж нь ирээд тухайн үед чинь би тэрчээс жоохон айсан байхгүй яалаа нэг юм яг за энэ бол зөөр тийм ерөөсөө ресмэрэс бол биш заяа. Тухайн үед ийм гэдэгсэн байхгүй ингээд юм шаргал устай их чинь амар хэрүүлж. Тэгэл амар хэрүүлж идэгсэн яг за арайч Кэрн биш зэ. Гэтэ юу нь ийм хилмий доломгоо хүмүүс идэгсэн байхгүй яаж юм нэг одоо миний ээж нарын үеийн тийм шаргал үстэй ч нар амар хилмий доломгоо хинтээч бол хинтээж бүр өстө нэг хэрэлчгэр тийм их ширдэгсэн байхгүй. Тэгээ нөгөө их чирэл бас чи миний хүүхдийн хэлээ тэгэл яаж байгаа чи ястан нэр нэг хэцэг ихэд дуудмууд гэл тиймэрхүү юм ярьдаг байхгүй. Тийм намайг. Тэгээд би ч ингээл нөх юм бодохгүй ингээл тэр их ч наа занаалаа штэ тэгээ би занаалаа авах. Тэгээ би юу ч бодохгүй ингээл танаа өгч өөр ихэлсэн бол урдаас нь би өчгөөхгүй юм ярьж марал. Тэгэл манай ээж орж ирэл. Тэгээ ер нь бол би нэг тест нэг хэрэг тарьчихсан. Тэгээ ер нь бол манай ээж нагаад айвал хичээлээс авахтаа дуруулсан байх. Ингээ хичээлээс тараад ээж авах болгоно ээж багш дууддаг гэсэн юм. Тэгээд дараагийн явдал нэхгүй. Би нэгдүгээр ангитай нэг яг голын салааны уртлаасаа 3 цугаад манай нэг сайнаа уртлаасаа 2 цудаг байхгүй. Голын салаа. Тий, голын салаа. Тий, яг уртлаараа сууж байгаа л хичээл завсарлал манай зарагшаа хараад битээч яасан нэг ирүүгээ талаа тэгсэн ингээл ярьж байгаа байхгүй. Тэгээд яг завсарлага энэ ч яг их завсарлага байсан юм шиг тэгж удаа ярьсныг бодоход. Тэгэл ингээл яжсэн юм бас манай ингэ бор залаа бор банд амар торхоо бор ингэ нэг дүрсгүү өрөмний өчөө дүрсгөх тахгүй энэ хин очоол ингээл ээж идэв. Тэгээ би ингээл найстайгаа юм яриа хаан тэгсэн энэ тэр юм гэж хажууд ирсэн хаан тэгсэн тэгээс ингээл миний намаа ингээл ягаад гэдэхгүй миний үгийг ороод тэгж яхад би нөө ярих гэсэн юм мартаад би ууралсанд очиод ингэ зөгчдөг байхгүй. Гэсэн чинь нүдрөө цохоод нүд нь хөрцөн. Тэгэл би ингээл яг энэ хоёр хүүхэд нэг хүүхдээс байж шаардлагатай. Нэг хүүхэд биш шал хоёр хүүхэдтэй. Тэгэл би ингээл багшнаа чи хичээл хараа үл дээр ээж байгаа дударга гэдэг байхгүй. Тэнгүүт нь би ингээл цүнхөө өрцөн хитэх ингээд хичээл ангиасаа гараал нэг давхарлаар очсон чи ээж урдаас яриалаа явах гэсэн чинь манай ангийн байн гарч ирсэн. Өө хичээ таныг багш дуудаж ийн. Тэгэл би ээж дэшээ гараал би нэг давхарт ингээл гуанз манз найж гоор ингээл гутлаач ирсэн юм шиг ингээл ингээ шороо мороо шүлж байгаа юм шиг ингээл амар хийцхөө ингээл явдаг байхгүй. Нилээж уудсан. Тэгэл ээж жоох уурлал чи айл өг цогч юм. Наад нэг ирүүч өөр эхэлсэн юм шиг. Би юу нэг тийм одоо юу иршүүдл хөвгтлээсэн л та. Нэг тийм юм болж ирсэн. Тэгэд энэ дээр одоо яг хамгийн гоё юм нь юу байсан бэ гэхлээр штэ тий. Яг л 10 жилийн нөгөө бүх юм санаанд орж ирж байгаа байхгүй. Бид нар чинь ингээд том болчоод одоо ингээд 20 насныхаа хямралтай явж байгаа хүмүүст бол яг бага насаа бол бүр амар clearly дурсаж санах бол амар хэцүү шүү дээ. Эхнээс ахвалаа мартагдсан. Тэгээд би ер нь бол бас бага ангитай нэг юм хөтөс байхгүй. Яг ээжийнхээ өрөөд хөтөс байхгүй. Тэгээд би нэгдүгээр ангитай ерөөсөө автобусаар ганцаараа явдаг.
ээж бол хөргөж өгдөг байсан. Гэтэ би ингээд бүр ганцаар явмаар нэг явждаг. Тэнгүүд би ингээд автобусны суугатаа нэг юм кондукторын бэлэг өмсдөгс байхгүй. Яг л ээж намаа ингээд одоо автобусны бариул амар хний бактеритэй байдаг гээд. Тэгэл би шууд автобусанд ороод карманаас кондукторын бэлэг гаргаж чирэл ингээл бариулаас барингуул ингээл тэр авиг хүмүүс харан заяа. Ялангуяа нэг дээдлийн нэг ах эгч нар амар хараал намайг одоо өхөөрдөж инех нь энийг л шаалгаж шалтгаас байхгүй. Тэгээ би бас их юм хувцал талаас их юник хөхтэй лаа. Би ингээд манай ээж нөө жайл болох юм гоё ингээл шин содон юм энтэй туршилтаар намайг хувцалдагс байхгүй. Яг л би жайлна том хөвчтэй. 50 хичээл орон заяа. Би амар өндөр хөвтөхгүй. 50 хичээл орон миний урд манай ингээ нэг нэг хоёр байна ингээ зогсчдаг. Би шаар ингээ хостл. Бүрслээ шиг. Тэгээ бүрслээ шиг. Тэгээ тэр нэг зүгээр шар биштэй нэг юм жоохон юм неон тал руу ханцсан шаар ингээ ослолтой зэ. Тэгээ нэг кондукторхоо бэлэг ингээ хоёр зүгээр. Тэгээ ингээд нэг анги дээр чинь ингээд бүгд жагсаж байгаа зал руу ордог штэ тэ. Яг тэгж орд нэг тийм бусдаас жоохон нэг тиймэрхүү талаараа онцгой. Тэр нэг төв хаваар гүгээддэг нэг шүн ингээ шарамгтай сүнс гүүж мүгээд тэ. Тэр чи яасан юм шүү. Тэгээд яг 45 дахь сургууль болж исэн бас нэг өөр яг энийг та нар л орон зай санаа зовлтгоо. Би ингээд юу гэдээс ихгүй 45 дахь сургуульд яг сурдаг байхад нэг юм хашаан дотор бид нар жагсаад багш нар нь гарч ирж өнө хүүхдүүдээ авч ордог байсан ихгүй. Тэгээ манай нэг 48 хажуудлын нэг дэлгүүр өгсөн хүмүүсийн дэлгүүр. Тэгэл ээж намайг ирж хүргэж өгчөөл дэлгүүр ордог заавал. Тэгэл дэлгүүр орж нэг ундаа ч юм уу чихэр авч өгдөг амттантаа. Тэгэл би нэг ундаага ороод ундаа гэл мөлт амар туртай зэ. Зүхнийхээ хажуудлын халаас нь хийгээл ингээл зогсоол ороод авах гэсэн. Ундаага шалгалцсан мэт. Харин тий. Тэгээс амар олон удаа фантагаа яг зүгнийхээ артаас алдчихжсэн шүү дээ. Ингээд сургуулийн үүднээс яг ундаа аваад сургууль руу орох замдаа алдчих. Тий яа ингээд зүгээр л чинь нэг юу ч мэдгүй тэгээ болсон. Тэгээ тэрнээс хойш би ээж тий. Тэгэл ээж намайг харж орж байгаа л за тэгвэл миний охин ундаага өөрөө бариад байгаа би амар залхуун бас ингэ барьж нэмсэн өөрөө ундаага тавьсаач мэдгүй нэг тийм амар юм биш үхгүй. За нэг юм түүх байна. За тэгэд одоо яг биний яг энэ түүхийг үргэлжлүүлж өөрийнхөө хөгтөө түүхийг ярина уу хэмээн би одоо сатаныг өөрийнхөө нөгөө нэг юм зодуулж исэн түүх яриач гэж хүсэж байна. Зөөж би бүр нэг жоохон бахтаа нэг зодж исэн түүхэл тэр нэг 2 дугаар англисэн бах 1 дугаар англич юм. Хүчирхийллийг дэмжихгүй. Тэгээд манайх ч хурц нэг 13 дор оролт байсан хгүй. Тэгээд нэг 84 дэх сургуулийн яг уртлын барьсан хгүй манайх. Тэгээд тэнгүүд бас нэг 84 ч амар том тоглоомын талбатаа ардаа. Тэгээ хажууд нь бас цэцэрлэг байдаг. Үгүй. Яг 84 хашаар оролт тоглодог гэсгүй гадаа гараад хүүхдүүд тоглодог гэсгүй. Тэгэл дугуунал. Тэгэл янз бүрийн юм хийж тоглодог гэсэн. Тэгэл ийгсэн чи би нэг өдөр ээж автаа ингээд дэлгүүрээс чад амар гой тоглоом болцсон хгүй. Spider-Man тоглоом болцсон. Тойдоос хөөрхөн үнэтэй тоглоом байсан хгүй. Тэгээ би уйлан байран байж айлын том угаасаа ингээд юм ахуулдаг байхгүй би. Тэгээ уйлан байран байж ахуулж байгаа байхгүй тэр чинь 2 дуурын хүүхд том болсон гэсэн үг. Тэгэхээр амар гой тоглоом байсан Spider-Man. Тэгээ би тэр тоглоомыг авангуудаа одоо тэгтээ хин гэдэг юм арчлаа нэг амар сайн найзтайсахгүй хойлоо байнга тоглодог гэсэн. Тэгээ би тэр найз дээр очиод тэр тоглоом үзүүлэн ингээл очиосохгүй амар догтлол бастай бараг атаархуулах гал ингээл амар юмараа флекс гэл очиосохгүй гэсэн чинь бүр нэг гашин нэг хошногсон нэг тийм шавраар хийсэн нэг жижигэн тоглоом байдаг шүү дээ. Үрдэг жижигэн тоглоомнууд байсан шүү дээ. Тэгсэн чинь тийм тоглоомтой хүүхдэд дагаж аваад амар гоё тоглоом гэл явуулсахгүй. Тэгэл би ачаал Spider-Man үзсэн чинь наа чи хогийн юм байна шүү дээ. Балаа тоглоом мэддэгхгүй. Тэг миний уур ирээд бүр ямар овоо бацсан байж таа бүр миний сайн найз чинь ийм гачин тоглоом тоглоод байх юм гээд. Тэгээд тэгснээр би ингээл төөр чи ингээл амар муухай нөө нэг юу дээр гарч амар сталк гэл яваад байгаа байхгүй. Булан тойроос хараад энэ хоёр юу чинь тэр тоглоом юу хийж тоглож чинь хараад тэгэл харж явж байгаа л нөгөө нэг манай нэсэ тоглосон найз нь тоглоомод аваад явагдчихсан байхгүй. Тэгээ би найзаа ганцаар үлдсэн багтанд бас хэсэг сталк гэсэн байхгүй. Хойноос дагаад явагдсан би тоглоом байна. Baby Render Marta юм шүү. Тэгэл хойноос дагаад явагдсан би тэр найзаагаа. Тэгэл гэсэн чи их чинь хүржээл гэртээ орохоор явлаа. Тэгэл гэрлүүг явж байгаа цавд нь би хойноос дагаад явж байгаа байхгүй. Ямар хойноос дагаад явж байгаа. Тоглоом хойноос дагаад явж байгаа байхгүй. Тэгжсэн чи яг тэр манай байрны урд нэг дэлгүүр өдөөс байхгүй. Тийш ихшлэг орцсохгүй манай. Тэгэхээр за одоо л оръё гэж бол ороод Spider-Man тоглоом газар тавил ихчээ хажууд очиод ном цэг онгоцсон. Чи тоглоомын бажет тоглоом газар би тоглоомтойгоо хойноос нь сталт хийгээл яваад байгаа шүү дээ. Тэгмүүд нь би найзаагаа ихтэйгээ нэг дэлгүүр орцсон багт нь араас нь дагж ороод тоглоомоо газар түр тавьж агаад ихчих найзууд
найзаа зөгчихгүй зүгээр би. Нүрлэн үү? Яагаад гинт тийм яасан? Мэдгүй зүгээр тухайд би ягаад зөксөс санахгүй зүгээр цогсноо санаж. Уруулт мэдсэн. Амар битрэл авсан. Би гэс ани битрэйл. Тэгээд зүгээр тийм болцсон. Тэгэл игчэнд орилол хүүе чи яаж юм ааш ингээл тэгэл имийг дуудаал 2 имээ уулзалтаа. Тэгэлсэн чинь жоохон хүүхдүүд иймэрхүү байд юм байна тийм банд нар. Тэгээ залжсэн. Тэгээ өөр юм тоолоод орж ирсэн. Ой чи нэг гээ юм яриач тий чи. Тэгэхээр би ямар гээд жоохон хүүхд. Биш. Нөө яагаад нэг бисийн сожсэн чинь тэр ярих хэрэгтэй байхгүй одоо. Тэр жоохон дарк түүх. Би бас нэг цэцэрлэг хүүхдсэн юм. Нэгдүгээр ангич байлаа. Тэгээд гэсэн чинь ингээд тухайд чинь миний үед чинь 250 төгрөгөөр PC ороод нэг 30 минут өдөр тоглодог гэсэхгүй. Тэгэл би чинь гэртээ компьютергүй байсан болох ингээд PC найзтайгаа дагаж орж байгаа контр монтер тоглож Warcraft тоглож байгаа хараад хоёрын тоглоом байд юм гэл нүд нэгж байгаа байхгүй. Тэгэл зааж тоглоё гэл. Тэгэл тэр PC-ний хахан жоохон ер нь одоо эргээд ботгож жоохон гажиг авах гэсэхгүй. Жоохон бандерыг ингээ хацар мацар хадж маздаг. Долоож молгод гэсэн заваа хаад гэсэхгүй. Игдүүрээ тэр чинь бүр арай заваа багс тэр бүр ингээ. Мэдгүй нэг 22 моёртой байсан баха. Тэр зал нь 23 4-төч байсан. Тэр чинь би чинь нэг 7 молгодлол сүхтэсэхгүй. Тэгэл би PC-нд орж ирэл нэг өдөр тоглож байсаахгүй юу. Тэгэл би чинь нэг зармагны мөнгө энтрэж мэгэл ээжээс 500 авчаал 250-аар нэг сордог ч хэрмэг авч 250-аар 30 минут аваад тоглож байгаа байхгүй. Тэгэл нэг өдөр тоглоо байжсэн чинь гаднаас баахан цохиуртай амар тоосон мос барьсан төмөр тулбан мороо барьсан нэг 8-9 30 таахнар бараг 30 таахнар байсан хөөхтэй тэр бөөнөрө гүйж оржснээ PC-ний ахыг амар зодж эхлэв. Тэгсээ PC тоглож байгаа хүмүүсийг зодж эхлэв. Тэгэхээр би одоо ингээд за PC-ний ахтай жоохон муудалцсан. Тэгээд тэр зодж байгаа PC-ний ахын найзууд юм болоод гэж бодвол байцсахгүй. Тэгээдсэн чи яг миний уртлын ширээнд нэг манай үеийн нэг бас 8 9 нэг хүүхдүүд эсэхгүй. Тэсэн чи тэдрийг зодод эхэлцэхгүй тэдэр. Тийм турбан мурбаа барьж орж тэгээд компьютерээс авч маваад. Тэгээ би бүр ингээд тэдрийг зодод эхэлчихсэн за байдал бичлээ гэдгийг анзаараад тэгж байж байгаа би PC-ний интровертээс багтаа хүнтэй ярьж чадахгүй. Тэгээ би ингээд хамгийн хойно суужсахгүй PC-ний хамгийн хойно бүр бууланд ганцаархан суужсан. Тэгээд тэгсэн чинь намайг анзаарах юм шиг бөөнөрөө тэгэл урд зодолж модолдол тэр PC-ний хахыг бүр баг алсан бах уу бүр амар болсохгүй бүр. Тэгээдсэн чинь орилж эхэлж байгаа юмуд нь өстой нэрээ нийгмийн өстой хүүхдүүдийг буруу зүйлд ингээд үйлгэрлэн дуурайлж PC тоглодог хүүхдүүд тэр гэж мэгэл. Тэгэл хүүхдүүдийг зодж эхлэв манай байрны бацаануудыг зодж эхлэв. Тэгэл бондгонол тэр PC чинь нэг тохирлоо 2 тохироос. Тэгээ би суур өссөн байхгүй. Хадаа гол танаар төсөөлсөн. Чинь нэг цэцэрлэг 1-р анги юм уу 2-р анги гэсэн. Тэгэхээр чинь нэг 2008 он гэсэн үгтэй тий. Тэгэхээр ч угаасаа тэр үед дөнгөж яг нөө хүмүүс хүүхдүүд PC ддэг нөө хондог мандаг үе болцсон байсан. Тэгээ яг ямар гажиг юм бэ тий жоох хүүхдүүдийг тий зоож модоод чинь ингэж Одоо нөгөө нэг хэсэг нэг ямар Монгол хөдөлгөөн өрнөддөг тий. Тэгээ нөө хасмас тэмдэг юмтэй хүмүүс яваад яг тиймэрхүү гэж жишээ авч ирж байгаа байхгүй юу. Тиймэрхүү нэг тийм нэг PC тоглох нь айгу буруу гэдгсний одоо хүн чинь бизнес эрхэлж байгаа шүү дээ. Тэр чинь хууль бус болсон байсан уу болоогүйсэн бүү мэдээ. Тэгж амар их очиж зодж дарамталдаг хүмүүс амар их байсан. Яг 8 9 онд ч лөө 10 онд айгу их байсан. Тэгэхээр амар creepy. Харин тий яар юу юм тий. Тэгэхээр уусаа тэр үед яарсан жоохон байхад нөө PC-ийн хүүхдүүд амар хондог мандаг гэж амар мэдээ авдаг. Донцсон шараад руу зүүж юм уу ингэ амар их явдаг лээсэн. Контр тоглодог хүүхдүүд террорист гэж байгаад амар бити хүмүүстэй амар зүйл. Үгүй одоо галан жишээлбэл амар богдод үзэнгүүд тэр нэг PC-ний дээр ажиллаулаад залуу өөрөө жоохон эвгүй залуу байсан те тэрний мэдээд ингээ хүүхд хамгаалаад орж зоодох чинь гэж ойлгоход давхар тэнд байгаа ингээд уцаа мэдгүй 7-8 хүүхдүүд чинь ингээд турбаа мурбаагаар цохиж мохно гэдэг чинь бол бүр амар зэрлэг байгаа байхгүй. Тэгээ танаа төсөөл заяа. Манай сатаа ингээ хөөргөн ингээ гэрийнхээ овцтой ингээ сууж байгаа. Тэрийг хараа айгаа бондгонохдоо өсгөртөө бүхснийхэн жоохон зураас нь гарсан марсан ингээ төсөөлөл амар хөвгөлтэй ч шиг заяа. Тий. Гэтэ хамгийн гол нь ингээ яг сайн нэг Granny нуна хоёрын хилдгээр бас яалч тухайд ингээ PC бол амар ад үзэгддэг гэсэн аахгүй ингээ мэдээ болгоноор PC гардаг те. Тэгэл энэ PC бол ингээ байрны дор байнга байж идэг аюу хэцүү асуудалтай ингээ хүүхдүүд донтоод байна гэд би бол ийм зодож исэн түүх бол сонсоогүй. Ингээ тэгээ хамгийн гол нь тэр нөө PC муу пропаганда амар явцсан. Тэгээд яг одоо зинт чинь бас зүгээр ингээд ороод интернет хучаа хүмүүсээс байгаа шүү дээ. Тэнгүүд яг PC гингүүд миний үед би өөр PC орж үзэхгүй юу. Тэгээд бүр нэр
10 жил мэл жоохон багтааж нэг ч орж идэв байхгүй. Тэгээ яагаад ордгүйсэн гэхлээр нэг яг намайг жоохон байхад PC-г амар муу гэдээ ойлголцсон. Энэ бол ингээд Эрэхтэй хөлт ордог. тий эрэхтэй хөвгт ордог. Тэгээ дээрэс нь ингээд нэг шар хад руу хүүхдүүд амар их явж ин гэсэн юм сонсцоосгүй. Тэгээ би ингээд нэг орчвол яг тэр нэг юм drug addiction шиг ингээд бүр дондчтiin байна гэдэг юм ойлголттой болсон. Тэгээ ерөөсөө PC орж үзээг байхгүй. Тэгээд яг нэг тийм баг байхад PC юм уу PC team гээд тэнгуут яг одоо нэг зодж байгаа хүмүүс нь бодвол millennial үеийнхэн л хэлбэдэд тэд нар чинь ингээд ийм тарих угаалтанд амар өртдөг төрлийн хүмүүс болохоор тэгээд нэг юмд итгэжүүл бүр тэр жигтэй авчдаг хүмүүс тэгээл яцсан юм шүү. Гэтэ ямар юм рач сонс бүр нэр аяар. Гэтэ PC дээрэмдчихсэн түүх бол би сонсчихсан. Одоо нэг орой ингээл хаацсан байх үед нь цохын наглал компьютерээр ингээл туужсэн түүх. Юу яриад байгаа би чи. Би өөрөө PC байтгаа компьютерээр засаад гэж мэддэг түүхтэйсэн бохгүй. Тэр чинь одоо энэ яг сатаны ярьж байгаа түүх юм бол 2008 9 оны үед л тохиолдчихсан яг түүхээс байхгүй юу? Зүгээр PC-тэй холбоотой нэг юм хэлэхэд ерөн зүгээр ингээд эцэгхэн дэр зүгээр хүүхдүүдэд энийг хорихгүй зүгээр нэг тоглоулаад үзүүлсэн дээр идэх шиг санагдсан байхгүй юу? Ингээд одоо чинь чи тэрийг бити үзээрэй, бити тэгэрэй гэх тусам тэр хүн чинь ингээд тэр зүйлдээ татагдаад байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд наваа ингээд жоохон бахад ингээд найзуудын уцсан дууран бол ээж аав залгаж ингээд биснес гарч гүгээл. Тэгэл нэг бол ээж аав нь бисэнд орчихсон ингээд чирж гаргаж магаал. Тиймэрхүү өсөхгүй тухай чинь. Тэгээд тэгсэн чинь ингээд хамгийн их хордог байсан найзууд, эцэг нар хамгийн их хордог байсан найзууд одоо ингээд бисэд тоглонд амьдарч живцэн. Тэгээ хичээлээ таслаад ажиллаа хийхгүй ингээд бисэмээсээ тоглоо явж байгаа. Чи наваа бондог хүмүүс тоод байсан. Тэгээд чи би наваа болохоор ингээд баг ингээд имээ баг 250 өгсөн. За миний хөө 30 минут тоглолцоод ирмийн ухааны ярьдаг. Тэгээ намаа өөрөөсөө ингээд бисэний эрхчлэг бүтэн өгчдөг гэсэн юм. Тэглээ би бисэнд хонддог байсан. Үсрээл нэг орхоцны 2 сая тоглоод гарчдаг гэсэн. Тэгээ одоо ерөөс юм тоглох болцсон. Гэтэ тоглоомыг муу гээгүү л тэ зүгээр энэ бол e-спортын аюугаа хөгжөөд явж байгаа. Одоо Монголцэн зэрэг багууд гарцаа явж байгаа. Гэтэ тэгээд зарим хүмүүс тэрийг ингээд эцэг эхнээс нэг жоох ингээд хүүхдээ ингээд хамаагүй 20-доос болоод тэр нэг addiction болон мөдөөгдсөн санагдав. Тийм. Тэгээ ер нь ингээд зэр чинь яг юм болгоныг турш тэр чинь ингээд дөнгөж төрөөд хорвоотой танилцж байгаа хүн чинь ингээд юм болгоныг туршиж үзмээр санагдаж штэ. Тэг яахт нь болохгүй наа ч юм уу ингээд харж угаасаа тэгэл одоо тэр хүүхэд энэ хорж ийн тэнгөт ингээд тархиндээ шууд энэ хорж байгаа юм уу одоо мууч ботгох зүгээр энэ нэг юм гой тэр хүний ингээд адреналиныг амар их ялгаруулдаг юм байна гэд бүр ингээд шуудаар ойлгоод тэгээд тэрэндээ ингээд амар илүү донтоод бид юм бэлээ. Тийм болохоор гэтээ одоо ч нэг тийм амар проблемууд байхгүй л үү тий. Таблет гар утсан уцаараа тоглолт. Одоо манай үеийнхнээс чинь доошоо дандаа нэг iPad PC-ийн гэхдээ баахан оюутнууд байт юм л. Би яг нэг удаа PC нэг том болчоод би яг нэг ганц хоёр удаа орчлсон. Тэгээд оюутан болчоо PC-нд ороод шалгалт өгөх гэж нэг бөөндөө семинараар суудсан. Би эндээ ингээд хоолуулаад бөөнөөг шалгалт өгөх гэж орчихсон. Тэгээд тэр өнөр танаар аим шиг юм эс. Гэтэ одоо энэ PC-нд хүүхдүүд хийслөө яг оюутнууд лайг их орж тоглож моглдог. Тэгж л харагдаад идэв чинь. Ace Mace гэдэг идэв чинь. Нүг амар соёлтой болсон. Тэгээ дээрэс нь орчин илүү сайжирсан л илүү дээ. Одоо тийм юм өмхим нэртэй амар бисэм байх болцсон байл үү дээ. Мараха. Аль 2 жилийн өмнө намайг хальд ороход л амар цэвэрхэл болцсон бисэнүүд. За би зүгээр инээдтэй биш заяа. Би зүгээр надад болж исэн тэнийг юмнуудаа л зүгээр хальтахаа яри заяа. Би өөр нь ингээд ямар юмсыг ингээд туршиж үзэх гэж оролддог. Юу юм бол гэж их танин мэдэх гэж өөрөө биеэрээ ингэж experience хийх дуртай хөхтэйс хэвгүй юу? За тий what was that би Юу ч юм уу амар экстрим юм дуртай. Ингээд за ями ихний нь болохоор ингээд манай гэр нэг юм модон юм одоо нэг юм ороодаг сан байдаг гэсэхгүй юу? Модон заяа. Модон заяа. Тэгээ ингээд ус ороодаг сан заяа. Тэгээ би ингээд би чинь өдөржин гэртээ ганцаар байдаг хүүхдээ амар уйддаг ингээд доороо нэг дүүнэртэй ч гэсэн ингээд цэцэрлэг мэцэрлэгтэй авчтай. Би өглөө яваал өдөр ирчих. Тэгээд ээж аваар ажилтай. Тэг өдөржин ингээд даалгавар маалгаараа хийсэн ч надад зөндөө цаг гардаг гэсэхгүй юу? Тэгээд нэг удаа уйдаад тэгсэн телевизээр ингээд нэг юм юу үсээ янзлах юм заавар мавар гараал 있었хгүй. Тэр чинь YouTube байхгүй шүү дээ. Тэгэл 2 дугаар ангиас хаад. Тэгээ яг үсээ ингээ янзлах гад тэр бор самыг ингээд үсээ ингээл ороож хилээ яг уртлын хэсэг ингээл ороогоол тулглаа. Буцаа гардаг. Танил түүх юм.
WhatsApp гардгөө. Тэгээ хамгийн амар миний хийсэн хамгийн амар үйлдэл нь би яагаад тэгж бодсноо мэдэхгүй заяа. Би ингээд тэр самаа ингээд өсөндөө ингээд бүр тулгаа гацаад байгаа штэ. Тэр чигтэй очиж ширээ мөргөөд яагаад нууна яагаад мэдгүй ингээд яг тэр сам бүрийн сам байгаа штэ. Яг тэр самаа ингээд бариулаас нь ингээд баруун гар тараараа ингээд барьцсан. Тэгээ очсноо яг толгоогоор мөргөөгөө заяа. Яг тэр самаал яг мөргүүлэх гэжсэн шүү. Яагаад би ерөөсөө мэдгүй тарих яаж ажилласан мэдгүй сам мөргөд хагараад салхил гэж бодсон юм байна. Ингээл мөргөөлсэн чинь нөгөөтнийх нь бариул уураад. Тэрнээсээс болоод тэгээд надад нэг юм жижиг шар хайчид төсөхгүй тэр чинь зүгээр цаас мас хайчлах зөрөлдсөн шүү дээ. Би ингээ өсөд тулгаж хайчлаа. Тэгээ би ингээд манай ээж аамаа өсөндөө амар хатуу анцдаг юмсахгүй ингээд дураараа өсөндөө хайж хөргөж болохгүй өсөө 1 см тайрсан байхад бараг мэддэг тийм ямар хүүхдэд чи мэддэг байсан юм шиг. Тэгээд бүрж олохгүй чинийх амар хатуу чангаар чамаа. Тэгээ ер нь ингээд өсөнд дээрээс хөргөдгөө байсан чи би ингээд байхгүй тэгээд өсөө ингээд тулгаж хайчлаа. Тэгээ амар сан хайжсэн чи ерөөс мэддэггүй заяо. Зүг зүгээр харагдчихсан заяо. Яг өс хэвэндээ юм шиг. Би тэгээ баригдаагүй. Тэгээд тэр сам орооцолцсон үсээ ингээд уутан тэгээд хамгийн амар няс гэж бодож. Би цонхороо шийдсэн. Хөөс нотлого баримтаа нуусан л тийм ээж аваад чи. Ээж дараа нь нөгөө сам хайцсан байц ингээ асуусах гэдэг. Мэдхгүй гээд. Тэгээ би нэрийг амар бүр нилээ том болчоод хийлсэн чи ээж бүр саваад. Гэтэ яа сони энэ бас чи ямар цэвэрхэн ажилласан юм шүү. Нарийн ерөөс ингээд яг энэ чоолт шиг л юм яасан юм шиг заяа. Тэгээ тэр авдаа баг мэддэгдээгүй заяа. Өссөн жоохон байсан юм уу? Тийм тэгэл ургацсан. Тэгээ амар мэддэгдээгүй. Тэгээ дараагийнх нь болохоор жоохон сонсоход одоо энийг хүн сонсвол аа яар тэний гэж бодглах л та. Ингээд юу яахгүй юу? Гэртээ бас ингээ өөдөж байж ба. Хидтэй байж. Энэ нуунаар нь өөдөж болдгоо юм шиг манайх. 3 дахаар ингээд эсэв. Тэгэхээр чи нэг 9 мөстэй л эсэн баг зөө. Тэгээ ингээд бас гэртээ ганцаараа тэгээ ингээд тэр үед яг одоо компьютер аваад өгцөөсөхгүй юу. Тэгээд компьютераараа ингээд юм YouTube үзсэн ч гэсэн ариудаад. Тэгээ ингээд яг миний нөө компьютерийн ширээний хажууд цог өгдөг. Тэгээ ингээд оролцож байгаа цонхруугаа хашин чи ингээд цонхоор нэг юм унжаад идэх байхгүй юу. Нэг уяа заяа. Тэгэхээр нөтө энэ одоо юу вэ гэл авир сонирхож очил цонхоо нэг л харсан. Тэгсэн чи кабель оцсон. Яа, үгүй нөөхгүй. Энэ сонсож байгаа жоох хүүхдээ яг энэ хэсгийн дүүнээр ингээд скип хийлээ за их буруу юм ярих гэдэг. Айгу олон жоох хүүг сонсдоо шүү дээ манайх. Тэгээ би яацаа ингээд харчаа энэ яг юу юм болоо дээш харсан чи дээр ингээд дээрээс холбоотой бүр доош явчих тэр утсан. Тэгэхээр н авир сонин ингээд зүүн бүрэн дээр их чөтгөр хайжл гээд хийсэн байхгүй юу? Одоо би бүр хурц үтсэн баг гэж. Тэгээ би хайжилсан. Тэр утсыг тэгээд би одоо ингээд тэр манай байрныхны ингээд интернет нь тасарсан л ахта тий. Тэр одоо чухал диплома хийгээд бүр дедлайн төгсчихсэн юм бол яа. Чи бараг амьдралын сөрүүлээ. Харин тэгээд бас тэрийг хинт ч хэлээгүй заяа. Тэгээд би дуус дахиад том болчихлоо ээж авдаа хэлсэн байдیں۔ Тэг ер нь айгүй инээдийн тийм их болно. Тэгээ инээл яг чи тэр цогон цохолсон юм яах юм бэ? Үгүй би мэдээгүй ерөөсөн мдээгүй заяо. Зүгээр л яг өөдчихсэн чил ингээд цогоор нэг юм уяа унжаад харна. Энэ одоо яах хэрэг манай цогны урдуур байх хэвээр юм байна. Тэ ажиллаа. Амар юу ах юм шүү. Гойны цогны урдуур нэг ч хар уяа урсчихгүй гэж. Тийм хэдэх. Ер нь л эвгүй юм байна. Гэхдээ асуугаад ил зөндөл юм байна. Нэг хамгийн гол нь нуунаг нэг амар хөөрөх юм ерөөсө хүн талгүй өөртөө хортой мэддэг. Бид нар болохоор нэг жоохон хүн талтай чинь хүн талтай бүтэн байранд талтай байгаа. Харин яг нэг чи нэг сөөгийнхөө төсвийг л жоохон шатаас л юм шиг байдаг гоё. Тэр үе чинь гээ угаасаа ялгтаа интернет байхгүй заяо. Univision-тэй айлч амар ховор идэсэхгүй юу. Тэгээд яг манай байранд интернеттэй айл баг ховор байсан л ах гэж би бодож байна. Тэгээ манай интернет бол би яаж маад юм гэдэггүй. Манай интернет бол зүг зүгээр ажилласан заяо. Тэр үчин дөнгөж Univision гараад жил мэл талцсан. Тэгээд айлууд ч нэг сайн мэдгүй баг Univision-тэй айл баг байдгүйсэхгүй юу. Тэгэхээр мэдгүй нэг тиймэрхүү юм бол зөндөө олжсан. Гэтэ ер нь бол гэртээ ганцаараа уйдахта би их олон зүйлийг инээдтэй зөвлөх хийжсэн. Тэгэхээр ер нь бол гэртээ ганцаараа уйдахаараа тал их гой хийж ганцаараа олно. Их инээдтэй байдаг юм. За энэ түүхийг сонсоод надад бас өөрийнхөө түүхийг ярмаар санагдаж байна. Би нэг түүх ярья. Чивэг
Хүн шахаад ах юм. Чат GPT маш. Надад нэг хөгийн юм тохиолдчихсан байхгүй юу? Одоо уусаа тэгээд минийх ерөн жоохон нэг хов хүний хөгжил талаасаа маш муухай төгөх байх. Тийм учраас нэг асууд төрөд Тийм би нэг шилжилтийн наснаас нэг өсвөр насны оронд нэг хүүхэд байсан байхгүй юу? Яг тэр насн дээр явжсан. Тэгээ нөгөө байр майранда тоглож моглол нэг өөрийгөө нэг амар атмаа л гэж боддог байсан юм шиг. Тэг хүүхэнтэй хэрэлдэх амар дуртай. Тэгээ яалтчгүй нөгөө нэг манай амьдардаг байранд чинь тиймэрхүү нөхцлөд айгүй их болдог байсан аахгүй. Энд ч нэг атмаа, тэнд ч нэг атмаа, нэг давхарч нэг атмаа гэ. Тэгээ би юуны шатмаа байгааг үлээ. Тэгэж байж байгаа нэг манай нэг сайн найзыг одоо дээдлийн хідэн давхарчлаа амьдардаг нэг охин айгүй муулцсан байсан байхгүй юу. Тэгээ одоо чинь жоох хүүхдүүд юм биш хооронд айгүй муухай өгөр би нэг хэлэн заяа. Яамаа гэсэн тиймэрхүү утгаар муулцсан. Тэгээ тэрийгээ сонсчоод ингээ амар дургу өрөөд тэгээ нэг амар зодтолдог найстай хэлдэг байхгүй. Энэ чинь бүгдээр эмхтэй хүмүүс юм. Тэгээ зодтолдог найстай хэлдэг байхгүй. Тэгсэн чинь за маргааш нь ингээл уулзъя тохироо мохроо өстой хил амаа олцсон гэл. Тэгэл тохиролцоол маргааш нь ингээ нөгөө гадаа ч баахан хүмүүс ингээ хүүхэд мөхтөөс ашлуулаад тэр чинь мөр 2-3 цаг үе 100 болж эсвэл явдлах байхгүй. Хүмүүс баахан хүүхэд мөхтөөс ашлуулаад хөгшөд чинь тий сайхан ингээ гадаа нарал сууж муугаад тэгсэн чинь л нөгөө нэг орцны урд ирээл уулзаал тэр хоёр ихлээл амар хилдэжсэн гинт зодтолтол эхэлдэг байхгүй юу. За бараа маа найз зодцсон байхгүй юу. Нөгөө охин өөрийгөө амар би бүх барилдаг одоо над руу ойрцсон үнийг би шууд мууд ингэснэ тэгээ зодтолцсон байхгүй юу нөгөө. Тэгээ муухай юм. Тэгээд нөгөө нэг охин чинь тэгсэн чинь яалч нөгөө өдрийн цаг байсан болохоор цагдаа дуутсан хүмүүс. Тэгэл нөгөө цагдаа нь хурж ирээл тэр хоёрыг аваад ингээл нөгөө толгоон болгоо ингэж мэгэл аваад орж байгаа байхгүй юу. Тэгэл нэг хэсэг нөгөө нэг цагдаа машин явжсгийн зогсчихдог байхгүй юу. Тэгэл гарч ирснэ тэр нөгөө нэг хин гэж аль нь тэр нь хүрээд иртэйгээд тэгээ тэр намаа би наваад удаж байгаа байхгүй юу. Би тэгээ очоод тэгээд гисэн чи машин сууг. Би өгөн тэр хэрүүл мөрөл нь ерөөсөө оролцоогүй би наан зүгээр ингэ сүр хүч өгөхгүй зогсож исэн байхгүй юу. Нөгөө нэг нархан дээр гардаг шиг зүгээр л очиж хүний тог үзлүүлжсэн. Тийм хүний тог үзлүүлээ зогсож исэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд гуруулаа ингээл цагдаагийн машинд ачигтаал тэр чинь одоо нэг хорон уг цагдаагийн хорооч нэг аим хитгэн алхмын зайтаах чинь машинтай ирж авч маа би бүр гайхаа. Тэгээд тэр юу болсон бэ гэсэн чинь манай найз заяо. Маа нөгөө хүүхэд зодсон найз маань яг ингээ машин цагдаагийн машин сууснаа өөрөө бүр амар уурн нүрснэ. За энэ хинж бүр мултарчлаа да гэдгсэн байл та. Тэгсэн нөгөө нэг цагдаа нь болохоор тэр хин гэж хин нэг гэдэг асуусан чинь нөгөө тэр улаан сахитай охин наа заагаад өгсөн байхгүй. Тэгээд нөгөө цагдаагийн газар очоод тэгээд би тэдийг ч бүр ингээ байцааж майцаагаад регистрийн дугаар аавна тэгээд та нарын жоох хүмүүсийг яагаад зодоо ээж байгаа юм чи одоо эцэг хэрүүч яарна гэл яг тэгж хэлхээс нүн бид нар инээлж мэйл маяглаадсан байхгүй. Яг эцэг хэрүүч яарна гэсэн чинь бид нар баг ингээ нус нөдлөө солоо боо юм бол. Тэгээд тэгж ээжснаа за нөгөө цагдаа бидраас алхсан юм аашин та нар зүгээр шал угаач агаараа явж. Тэгээ шал малыг нугаагаал тэгснээ нөгөө нэг яж нөгөө гадаа бас нөгөө нэг баригдаагүй нөгөө нэг 5 6 хүүхэд ирсэн. Тэр хэдэн сүүл рүү цог шал угааж. Цагдаа гайхаад та хэд юу игээд амнираа. Тэгснээ бас нэг манай хөрхий дүү бас нөгөө тэр үед амар санаан зовцсон. Ана би яах вэ мах вэ тэр гэхээр чи нэг том хүн дуудаад ирээ тэгвэл авах юм шиг байна. Аав ээж дэлж болохгүй шүү гээл тэгэл хуйлтаа дүүтэй хуйлдаг байхгүй. Тэс чи манай дүү нэг өөрөөс амар ах нэг юм нойр төгт найзлдаг гэсэн зэрэг. Тэр нь тэр үедээ яхаа illegal насанд хүрсэн 16 тайс байхгүй. Тэгээ тэр нь орж ирсэн ингээд би юу хиний найз залуу нагаамаа би найз охин авах гэж ирлээ мөрлөө энэ гэсэн нөгөө цагдаа нь ингээд тэгээ үнэлгийг нэг харж арчсан. Чи овгийн нэлчээж гэдсэн чинь мэдхгүй. Тэгээ нөгөө нэг байж хөөгдөж гараад би бүр сүүл рүү нөгөө бандын өмнөөс бүр санаа зовоод чааваас гэж бод. Тэгээ шаалмалыг нугаагаал бөө юм болол тэгээл амар фаны байдлаар гарч ирснэ тэгээ нөгөө нэг хоёр зодтолцоогтч найзууд болж болоо бүр заа. Юу вэ? Тэр нэг зодтолточ нөхөрлөдөг. Тийм тэгэл яг хоо тэрнээс хойш одоо миний би одоо тийм юм бас амар би цагдаа баригдчихсан гэл тэгж мэгж ярахаас амар хичээд тавир тэнэг төх байгаас. Бүртгэлэн ч ороогүй зөө тэр үлээ. Грэди ингээл хөгшрөл хичээхэн нөгөө нэг юу байхгүй юу? Зодооны төх дуустсан. Зодооны төх чиж тэ. Нэг фэйсбүүкээр бичлэг аваадсан шүү дээ. Анна ямар мохос үсэт гэдэг шиг. За юу эсин
яг тэг 10 жилийн түүх гэхээсээ нэг юм зодон жоохон юм дүрсгүй түүх гэхээс илүүтэй нэг юм яг энэ л яг хүн болгон тохиолж ирсэн байх гэж боддгийн заяа. Би ингээд би чинь бас нэлээд олон сургууль сольж шилжиж сурсан байхгүй. Тэгээ нэг 3 дахь сургууль дээр би байж байгаа 3 охинтой амар сайн найзалдаг болоод дөрүүлээ нийлдэг байсан байхгүй. Тэг чинь 7 дугаар анги орцсон нэг манай ангич хамгийн дээд давхар 4 давхарт нь. Тэгээд бид нар ингээд нэг группээрээ ингээд ангиад цэвэрлээд үлддэг шүү дээ. Ингээд тэгээ бид дөрөв өнөдөр цэвэрлээ гэж бид дөрөв үлддэг байхгүй. Тэгээ манай анги яг биш манай найзын яг нэг амар алдартай хүмүүс аахгүй ингээд амар хөрхөн ааштай хүн болгоно найзууд. Гэхдээ бас нэг жоохон нэг юм их шүүд тал бол байдаг. За яг нэг нархны нэг ахлагч хүмүүс аахгүй. Тэгээд бидний чинь тухайд нэгнийг нархан гэж ингэж групп гэж ярьдаг сохны дөрүүлээ нийлдэг гэсэн чсэн тэ. Одоо нархны тэгвэл би нөгөө нэг галцаа охины дэгдэг сохгүй ингээд нэг сүнс шүгэлцэн юм шиг хэлдэг байдаг. Наа тэр мэргээл бид нар чинь ингээл чи тэр ингээл тухай чинь бүгд л тийм байсан шүү дээ. Тэгээ би нөгөө нэг охинтойгоо ингээл ангиа цэвэрлээл нөгөө цонхны тавцны тоос ачаал зогсож байгаа надад амар чам сайн залуу байгаа юм гэлээд байхгүй. Тэгэхээр би ангийнхаа амар хэцүү би ангийнхаа хинцээ ирсэн. Гэсэн чи манай нөгөө хоёр найзад ингээд шалны юм аваад нөгөө ус авчрахаа өссөн байхгүй. Тэгээ орж ирсэн мөр ингээд тачган л нэгэл ороод ирдэг байхгүй. Тэгэл би бүр ингээд амар гайхаад юу ярьж байгаа та хоёр юу асан юм болсон гэдгсэн чи бит хоёр нэг хүн сайн байна гэдэг байхгүй. Тэгээ би бүр ингээд гайхаад асууж амжуугт манай нэг хажууд төгчсөн найз арай тэр юм швэцтэй гэлтийг нөхгүй. Тэгэхээр би гэсэн чинь нөгөө аахаа гэсэн. Бид гурав нэг хүн сайн бол таарсан тий. Тэгээ гол нь тэр бид гурвын сайн найз нь манай тэр одоо ахлагч гэдэг охины бас эртээ сайн найз байхгүй. Тэгэл би ингээд би ч нөгөө тухайд за манай хоёр найз амар хөрхөн бидэл за би энэ хоёр хажууд бол авс харагдахгүй би сэтгэлээ татлаа. Би нэрээ татан буулга юм бол ингээд лэгдэхгүй. Тэгээд яасан чам нөгөө хоёр чинь тэгэл за бит хоёрын хамаа хин идэр мэрэ болж малаад тэгээд тэр цагаас хойш би ингээл нөгөө краш ангаал дотор нууцхан крашлж маршлал тэгэл нэг суудал солид суухаар болдог байхгүй анги дээр хувирлалтан дээр тэгээд би тэр краш даа сууж маад тэгээд би чинь нөгөө нэг уран зохиол Монгол хэлний хичээлд аягүй самсан Монгол хичээлчтэй самс болохоор миний хажууд ингээд өөрөө би чамтас сүн гэж ирсэн байгаа гэдэг байхгүй тэгэл яг датасон гэл юм чимэл тэг сонсоо гэж тэгээд шалгалт малгалтан дээр чинь би ингээл тусалж муслал ингээл тэгээд тийч надад ингээд би чи ингээд физикстэй юмс ахгүй тэгэл надад ингээд шипэ олж өгч мөгдөг зэвэр амар хөрхөө тийм биш битэр амар chemistry үүсгэсэн байсан юу гэдэг тэгээд нэг өдөр ингээд бид нэг ширээн ингээд ийм нөө хуучны оршидчтэй тэгээ сандал нэг зүгтаа тэрэн дээр ингээд сууж ирсэн ингээд хүний нөгөө хөлөө чичрүүдчтэй тэгдэг гэсэн аахгүй тэрнээс болоо би ингээд хөлөө чичрдэг болцсон ингээд тэрэн дураагаад тэгээ нөгөөд надраа ингээд хөлн ойртол миний говьнэр би өөрөө бараг давхар ингээд чичиж бичсэн тэгэл ингээд байжсэн тэгсэн ингээд надраа ингээд хацарлаа гэж ойртоод идэх байхгүй тэгэл би ингээд амар айгаал яах гэдэг юм бол гэж би ингээд үнсгээд ингээд мэдээд байгаа байхгүй гэтээ ингээд амар айгаад тэр чинь бас найзуудаас амар санаа зовж байгаа шүү дээ яхаа малаа. Тийм хичээл дээр ингээл амар ойрдол ингээл чихрөө ингээл ойрдод байсан байхгүй. Тэгэл би ингээ битэр хамгийн нэгдүгээр цалын хамгийн асуудаг гэсэн байхгүй. Тэгэл ингээл ойртол ингүүт би нөө доор юм хавтан байсан багантай. Багнараа өөртөө тонгоргоол ингээ унгаж байгаа байхгүй. Амар айл тэгэл гэж нөгөө залууч надад дуурлал чи бас юм тэнэг байхгүй гэл тэр цагаас битэр тэгээд даач бүр бүдэгчэн амар өндрөөсөн шүү дээ. Гэхдээ тэр бас амар fucking наваа дараа бүлээд үсмаа. Гэхдээ тэр явдлаа амар. Тэгээд унагцсан юм чи чам бүл ирэхгүй. Гэхдээ яг гой болж байгаа чинь өөрөө мангарцсан байна шүү дээ. Гэхдээ тэр чинь амар югээс манай хоёр найз сайн. Гэхдээ who cares. Тэгээд тухайн үед чинь нэгэл одоо бол надад би одоо жишээлбэл одоо би нуунагийн одоо нөгөө нэг хацчихсан залуутай ч юм уу те сайн болоод үерх бол энэ ч нэг асуудалгүй шүү дээ яагаад how before bros бараг нөгөө саяны тэнгисэр дээр шиг чинзан анар шиг яах гал тэгэл би одоо манай хоёр найз амар сайн би нөгөө тухай дэмиг амар хүлээж авдаг сайн гэсэн бол үнэхээр хайртай бараг үерхэн тэгэд гэрлэн гэж боддог тийм юмыг амар ингэ serious хүлээж авдаг хүмүүс аахгүй тийм байсан болохоор ингээд хоёр найзынхаа сэтгэлийг шархлуулж мархлуулахаас амар санаа зовоод чод юу сайхан сэтгэлтэй вэ тэгэл ингээд ойртол ингээд эренгөт нь би ингээд нэрхтээ тухайд аим гой мэдрэмж байсан мэлтчихэд гэдэг. Ямар панда. Тэгэлтэй яг тэр үед ч хүүхдүүд амар нэгэндээ сайн маа гэж ярьдаг. Зүгээр тэр нэг айдентанд олдог байсан юм биш үү? Би л тэр жоохон мохон байхдаа үргэжсэн хүмүүс дурлжсэн тэр шаналжсэн үйлжсэн мэлсэн. Зүгээр кинод өрөөгөө суудаг байсан. Үгүй би тэгвэл чи сэтгэлээс юм баг байгаагүй.
амар вилэн нөхдөсөн юм шүү. Би өстой надад хинч миний опинионд халдахгүй балдахгүй өстой нэрэ хинч ингэх ёсгоо басгүй. Би амар тийм. Гэтэ та нарт яг ийм юм байдаг гэсэн тийм ингээд найзууд нэг хүн сайн болоод ч юм нэг хүний араас ингээд гүгэл тэгээд өөрөө хитрхи сайн байсан гэсэн ингээд найзгаа бодоод энэ чи миний найз шүү дээ гэдэг утгаасаа нэг нэрээ татан буулгаж авч магадгүй. Тэгвэл наа бүр амар муухай филний юу байгаа шүү. за Гэтэ энд оролж марсан юм биш зөө. Би ингээд шин сургуульд ингээд ордог хгүй 10 жил тата. Тэг ингээд тэр шин сургуульд маань ингээд манай бага ангийн нэг хүүхдүүд байдаг гэсэхгүй. Тэг би нэг охинтой нэг аа найзлдаг байсан. Тэгээд нэг удаа ингээд манай нэг цаатлын одоо манай гэрээс цаатлын байрнууд нэг юм шинэ хороолол нэгдсэн. Тэг ингээд амар гоё юм том шилээ юутэйсэхгүй. Цонхтой зэ мангар том цонх мохтой. Тэгэл би тэр юмстай ваа сте энд ийм гой том цонхтой байна. Энд баг энд амьдчихсан санастай сургуультай ч ойрхон юм байна гэл бараг тийм ухааны яриадчихгүй. Синжээгээ тэр үед манай ангид нэг юм өндөр сагсчин айгуудлаг залуу байдагсахгүй юу? Синжээ манай найз тэр залууд ингээд угаасаа сайн. Тэгээ ер нь л тэр хоёрын хооронд нэг хөрх юм байдагсахгүй. Тэгсэн чинь намайг арж иржсэн аа. Чи яасан? Тэрэндээ хамт ойрхон амьдрах га тэгээд байгаа юм уу? Гэт би ингээд аваа бантаад тэр үед би өөр хүн бүр ингээд гэтэл бүр ингээд аваа бантдсан байл штэ би ингээд яг өөрөө хэрвээ үгүй штэ үгүй би ингээд зүгээр ингээд ойрхон ингээд энэ чист аваа гоё гастсан мэт гэж хэлвэл би өөрөө яг эвгүй байдал хохотон санагдаад тэгээ ингээд амар чимэг өнгөрч исэн. Гэтэ тэр надад бүр амар муухай сэтгэл төрүүлсэн. Яг үндэ би ингээд тэр ангийнхаа өөр хөвт сайн заяо. Гэсэн чинь аваа шууд тэрнтэй ингээд яг гэтээ тэр хүний би шууд даалт тухамсраараа ингээд шууд хардаад ингээд шууд наа ингэснийг ойлгож илээ л та. Гэтэ зүгээр яг тэгсэн чинь надад бүр амар эвгүй санагдсан. одоо амар хартай хүүхэн болсон бах тий. Бүр ингээд Чи яасан? Чи лефтэнд нэг хүүхэн рүү нэг эдсэн үгүй. Хин чамаа хар гэсэн тэр л үү? ингээд зүгээр л надад тэр цонхон яг тэр үе чинь жоохон байсан. Тэгээ ийм том ийм цонхтой байрнууд баг бэдвэсэхгүй манай байрны тэр аваар. Тэгээ шинэ ийм хороол босцсон. Тэгэл ваа энэ өстө ямар гоё ийм том цонхтой байна мэн. Би ийм том цонхтой байранд амьдрах юмсан гэж боддог гээр. Чи яасан? Тэрэндээ хамт ойрхон амьдрах гэж ингэж хэлж байгаа юм уу? Тэгэл аваар сонир байдалд ордог л. Яах тийм ийм сэдвээр одоо энэ ч нөө гурвалсан харилцаа өгдөд байгаа штэ. Надад жоохон нэг хайм хальт сайд түүх байна. За. Ингээл манай би ч нэг баа ангид байхад хувийн сургууль сурдаг байсан. Тэгээ нэг ангин амир цөөх хүүхдүүдээс ахгүй юу. Тэгээд тэр чинь ингээ бүхэл бүтэн 5 жилийн турш би нэг юм мэдээлэл өсөж байгаа штэ. Уусаа өөр харах банд байхгүй. Амир царамтай хүүхдүүдээс ахгүй юу. Тэгэл арай гайгүй гэсэнд л дурлаа явж байгаа штэ октод нь. Тэгсэн ингээ амир улирал болгон нэг бандыг ингээ бүх октод нь крашлдаг заяа. Зөнөд ихнийг крашлцгаа. Энэ улиралд одоо хэнийг крашлах уу гээл. Тэгэл нөгөөдг нь чаваас нэг ганц шин. Бараг тузын дарга туз муудтай шин зангаал зүгөд ирсэн бахт нь яна шууд бүгдээ крашлдаг. Фэн клуб нээж байл тий. Тэгдэг байж байгаа. Тэгсэн ингээ би нэг бараг би чи нэгдүгээр ангиасаа нэгдүгээр ангиас 5 дугаар анги хүртэл нэг бандтай айгүй situationship явдаг лээ. За яриач тэр би бинтээ сайн жишгүүч гэл явдаг. Гол нь өрхөс салж маалаа тий. Амар байгаас тэр жоох хөөхт тэгэхэд. Тэгэж явжснаа. Ой наад үйт чи situationship гэдэг нэр томьёож байхгүйсэн. I invented та. Тэгэл нэг тиймэрхүү тэр бандтай ингээ тэгэж явдаг ус ахгүй. Ер нь бит хоёрын нэрийг айгу хүмүүс холбдог байсан. Эсвэл би өөрөө мөрөөдөд байгаа бол. Тэгээд тэгэж яжснаа. Тэгээ бүр нэг 5 дугаар ангид бид нар нэг найрамдал цусламсал мэд штий. Тэгээ яг хөө ингээ 100 мөн ангаараа авих явдаг гэсэн хгүй тийшээ. Тэгэл ангаараа явж маваал тэгэл бид хоёр нилээ situationship ороод 5 дугаар анги гэдэг чинь дунд ангид ороод ер нь баг ингээл 2 тишээ болно ухааны батцсан маа штий. Тэгэж яжснаа тэр нэг 5 дугаар ангийн төгсөлтийн үеэр яг найрамдал яваагүй мэн зөв нэг бидрийг ясаахгүй нэг бага ингээд төгсөж ингээд бөөндөө ингээд амралт зугаалганд явдаг явахаар усаахгүй нэг хоногор тэгсэн чинь би нэг өөр шинэ үлрэлийн бандтай ингээд крашлцсан байж байгаа штий. Тэгээ нөгөө situationship ингээд тоохгүй намайг гуугаадах нь хайцаахгүй. Тэгсэн чинь тэгээд яг дараагийн үлрэлт би өөрөө навшуулж байгаа. Нөгөө нэг хүүхэд чи юу яагаад нэг манай ингээд ангийн бас орж ирсэн бас банднаас тэгэж ингээд улирлаар нэг охиныг крашлдаг зөө. Нэгээр од болдог зөө. Тэгэж яжаал нөгөө нэг охиныг чинь хойноос нь гүүж байгаа л нөгөө situationship маань тэр охинд өргөждөг байхгүй. Тэгэл би найрамдал шүн ингээл
орон дээр суугаа шууд ингээл яг тэрийн нөгөө нэг охин ч орж ирэл нөгөө нэг охинднаас амар чухал санагдахгүй байхгүй орж ирсэн. Яг ч тэгэл үерхэл үзээл үерхчлээ мөрчлээ тэрнээс та мэстгэл амар орж морол би амар гомдож тэр байж та. Тэгэл ингээд 5 дахь нэг байсан биз тэгээ хөвтчихсэн ангил нүднээс тоглоно л ус гоож моожоо гэж байд. Тэгсэн чинь манай хамгийн сайн найз ингээ өөдөөс хараад хөвтчихсэн байхгүй нөө найрамдлын орнууд чинь нөгөө нэг амар нэг өрөн дотор ингээ 8 хүүхэд мөхт цугаардаг. Тэгэл шүн ингээ харахад баг ингээл маа найз чиний ингээ нүдний чинь нулимс бараг сарны гэрэл надад харагчин бараг чи. Ёр амар аваа тийм. Тэгэл тэрнээс хойш та би нөгөө нэг хоёрын чинь царайг харж чадахгүй. Тэр хоёрын байнга газар сугтааж ухтаа. Нүдэнд Манай сүрчсэн яа амьдрал ямар хэцүү юм бэ? Та гурыг ингэж харах хэцүү байв. Тэгэл яах вэ? Дуусаг доороо хөөндөө салвал. Одоо би тэгээ яах вэ? Сүүл тэр хүүхдийг тэр эрэгтэй хүүхд чинь нэг сүүл бүр том болчоо насан туршиж нэг харсан чинь хаа гэж бодсон. What the fuck? Мод насив. Дэмэдгүй тэр мөрөө үеэд миний хувьд бол амар сайдсан. Гэтэ тэр бол амар сэтгэл мэтгэлээсээ тэгж яасан юм биш нөгөө нэг. Яг угаасаа ийм драматик юм байх хэвээр гэж толгоонд оролцсон. Тэгэл амар гонёлж мэнгэлжлээсэн баг. Тэгээ сая нөгөө панда ангид нөө жижиг хийжсэн мэжсэн гэсэн надад нэг саанд ороод нэг шилжихээс өмнө нэг 6 дугаар ингээд илүү ингээд тэгэхгүй ингээд урлагийн өслөг бэлтээ би ч их бүжилдэг ингээд хамтлаг бүжиг гэж их явдаг байлаа. Тэгээ ингээд тагчил өдөр ороод орой тардаг. Тэгээд орой хичээл дуусчихал ингээл бүжгээ бэлтгэх гээл октодороо ингээл тоглолцож ирсэхгүй. Тэгээ нэг жижүүр банд гэдэг үлдсэн. Нэг банд заа бүр нэг л банд заа. Тэгээд тэр банд үлдснээ ингээ бид нэр ингээ бүжгээ бүжгэлжээл жоохон амарчаал яваа ухааны юм яриа. Тэгэл ер нь л хуцнараа ингээл баг өмсөн жоохон ингээл хов базал байж байгаа байхгүй. Тэр банд яг бид хийдийг дуусгахаа зэрэгцээ бар дуусчихсан. Тэгсэн чи гинт нөгөө банд чи ингээд татганаад гэд. Тэг яаж ч нэг тэр чинь ингээд бид 7 гэд завсарлаад тэгээд 7-оос ингээд 8 өнгөртөл бэлтэж байгаа штэ. Тэгээд ер нь бол 8 нилийн өнгөрт 9 төгссөн ингээд сургууль харах хүмүүс бараг байхгүй штэ. Тэгээд ингээд коридор мордор ингээд л унтарсан ганцхан манай ингээд л асаалтаа зөө. Гинт л нөгөө банд чи татхан жилээл. Татганаал. Яагаад гэснээ хамгийн амар creepy юм манай яг ангийн гэрэл давхар анивчаад ийм дуурж яд штэ гэж ингээд тэгж анивчаад тэгээ нөгөө бач татганаад гиснээ хан руу ганцаараа арснаа битээлтэй гуйжин бололтоо гэж өрлөө. Тэгээд манай ингээд хамтлаг бүжгийн бүх охтууд бит хийд ингээд бүүнд ангиас гарч айгаад нөгөө бач татганаа л үлдсэн зөө. Тэгээ бит хий чи ингээд жоохон ингээд айцсан маа штэ. Тэгээ хэдэн минутын дараа ингээд арай ухаар л юу алчаасаа яана гэд буцаа анги руу нөгөө зүв зүрлэлсэн. Нэг чаас нэг жижигрээ жаа унтцсан юм биш үү? Тэгээ зүүдэнд нэ битгэлтэй. Зүгээр exorcist л үтсэн байна. Гүр амар эвгүй за би тэр өстө миний ингээд амьдралынхаас амар significant үйл явдлаасахгүй тэр амар эвгүй за гинт ингээл яг ангийн гэрэл хүртэл юм балиар сүүн гэрлүүд гэдэн штэ нэг юм цэхэр өнгөтэй бүдэг болсон зөө. Тэгэл ингээ анивчаал нөгөө бан чин татган чихлээл зогсож исэн. Тэгэл татганснаа ингээл боличээ гужинста нэрээ намайг баг өршөө хан руу харчаал тэгэл бит дайвраа тэрс дайвар юугүйсэн. Тэгээ яг октодоо айлах гэж гисэн бол гэрэл үнэхээр гол дүрийг бүтээсэн байхгүй юу? Гэрэл бүр амар юугүйсэн за ингээл дуграал тэгэл ингээл анивчаал ёо тэрс дайвар юугүйсэн. За би нэг түүхээр яа. Би нэг саяар бол нэг түүхээр яа. Сая нэг грэни мрэний нуунаад нэг баг насны хайр дурлал мөрлөл дээрсэн шүү дээ. Гэсэн зөнийг юм бодод ичлээ. Тэр юу гэхээр би цэцэрлэгт байхдаа нэг орч цэцэрлэгт үзэхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд би цэцэрлэгт байхдаа ингээд урангоо гэдэг нэг охинтой 4-5 сая үерхлээ. Гол хамаагүй шүү дээ. Одоо тэгээд төм өмнө л урангоо байгаа шүү дээ Монголд. Урангоог хайж ингэж юм шиг. Зүгээр подкастны спайс орж юм шиг. Тэгээд тэгсэн чинь би тэгтээ урангоос нэгээр авах усахгүй цэцэрлэгт байхдаа. Тэгэл битэр чинь тэгэл 5 сар барыг хамт байгаал ангийн цэцэрлэгийн хүүхдүүд бөөнөрөө ингээл тоглож байгаад бит хоёр тусдаа тоглож монголоо. Тэр одоо яаж болцох вэ цэцэрлэгтээ? Тэгэл унтлахын цаг болно шүү дээ. Тэнгүүд ингээд битэрийн яг ингээд унтдаг ор яг ингээд зэрэгцээ байсан байхгүй. Тэгэл тэнгүүд чинь би ч ерөөсө өдөр унт түүхцсгүй цэцэрлэгт байхдаа. Тэгэл урангоог унтчихад нь босгол. Тэгэл битэр чинь бас ингээд хоёр талтаа ингээд орноос ингээд гарныхаа үзрүү нийлүүлэл гүүр мүр гэж тоглож монголоо. Тэгээд тэгж тоглож өгсөхгүй юм. Тэгэл ингээл тарчаал
гадаа хамт тоглож моглол ээж аавыг гэж автал цэцэрлэгээс автал ингээл хамт цэцэрлэгтэй тоглож моглолаа. Тэгснэ ээж аавтай ингээл хоёулаа нэгэн зэрэг жоох оройтч аваа гэж хэлж байлаа зөө. Тэгэл тийм байсахгүй. Тэгэл ялчгүй нэг амьдралын зам юмсан ааш. Би нэг насаар ах байсан болохоор төрүүлээ нэгдүгээр ингэж орчих жоохгүй би. Тэгээд ч оронгоо цэцэрлэгтэй үлдчих жоохгүй. Тэгэл би ч өстөө нэгдүгээр ингэж орсноо. Охин мөх харснаас урангоо гүцхэн гэж мэгэл. Тэгснэ. Юу ээ. Тэгэл нэгдүгээр ингээд тарчлаа гээл нөө бас жоох хүүхэд наваг ирж авдаг гэсэн имэж авдаг гэсэн. Имэж залуу биш. Тэгэл нэг өдөр би тэсгээ бол имэж хэлэл би урангоог санаад тэгэл уулзаар болдохгүй. Тэгэл имэжсэн ч тийм үг. Тэгэл манай цэцэрлэгийн багш тэгэл имэ бүгд мэддэг гэсэн. Урангоо битэр үүрхдэг гэд. Тэгэл би яг цэцэрлэгтэй биш цэцэрлэгтэй нэгдүгээр ингээд хичээлээ тарчаал. Тэр чинь нөгөө хичээл чинь цэцэрлэгээс арай эрт таардаг шүү дээ. Цэцэрлэг чинь бүр ажлын цагаар таардаг шүү дээ. Тэгэл би нэг өдөр оронгоотой уулзах гал ирсэн чинь багш харснаа манай сатаа байна гэж нэгээд тэгэл яс оронгоотой уулзах гэж ирсэн мөн гэл. Тэгэл би тийм ингээл. Тэр яг унтлагын цагаар таарсан өдрөө. Тэгэл очиод оронгоог авчиж тахгүй. Тэгсэн чинь оронгоо халдсан болцсон байсан. Тэгээд би дөрөө сүлж явал тэрсэн маа. Ямар бэлээ. Тэр өдрөөс би оронгоог нь шараагүй. Яа нэ чи бүр ёрэ. Урангоо одоо сонсч ивэл we're sorry for you. Сатаныг одоо подкастнаас өгöd билээ. Now it's time to take a revenge. Тийм би ч гэсэн халдсан байсан. Миний сэтгэл амар үлдэж байгаа байхгүй наач. За тэгээд би бүр жоохон бахта бас цэцэрлэгтэй бахта урангоос үрхээс өмнө. Урангоос үрхээс өмнө Gold Digger гэдэг нэр том юу та анхудад танилцсан түгээ ярих шиг. Тэгээд Ёрэ. Чи ер нь хар багаас амьдрал үдцсэн юм шүү. тийм. Тэгээд тэгсэн чинь ингээд би 3 охинтой яг нэгэн зэрэг үргэлжлэдэг гэсэхгүй. Байрныхан 3 охинтой. Damn. Тэгэл нөгөө 3 ч мэддэг. Тэгээ бид дөрөв хамт ханги авдаг гэсэхгүй. Хүү чи ёрэ. Ёрэ. Тэсэлийн хүчтэй. Тэгэл би ингээд гадаагаар тоглож чадахгүй байх үед нөгөө манай 3 найз өөр бандтай хамт тоглож байгаа миний амар хардах мэдрэмж төрж мөрөөл ээж рүү оруулж бол яг нөө гарахгүй гэж үгээд амар юм болд гэсэн. Тэгэл эцэхгүй. Тэгэл би яг одоогийн миний санаж байгаагаар ингээд манай 3 найз ингээд манай цонхны доор ирэл намайг дууддаг. Одоо чихнэр ил гэж юу юм сатана гэж дуудсан шүү дээ зүгээр. Тэгэл дууддаг. Тэгэл би цонхоор хараад юм ярьдаг. Ерөөсө гарч чадахгүй үү те. Гарч байгаа үед бид дөрөв хамт ханги авчидаг. Тийм л өсөхгүй харилцаа. Тэр нь бол нэг жил ихнэ би ерөөсө сайн санахгүй наа. Тухайд л амар урт байсан. Тэгээ урангоос өмнөх хэрэг чинь тэгэл тэр чинь нэг хэдэн сар зөрүүлсэн байж магадгүй. Тэгээд би ингээд бүр сүл том болоод ээжээс асууж байгаа байхгүй. Би чинь нэрээ 3 найз хүн тойсон. Зэрэг ярьж барчих байхгүй. Тэгээд тухайд ээжээс мэддэг байсан. Тэгэл би чинь өшөө аймхаа жоохон баг дах амар аимшиг нь үзүүлдэг. Тэгэл унт чадахгүй дээж хүрснэ. Чот болооч. 3 найз хүн тавьж юу аймхаа ингэж мэгж тийж мэддэг за. Тэгээ би бүр сүл том болчоод ээжээс асууж байгаа байхгүй зүгээр ингээд би ч нэр жоохон бахта 3 охинтой нэгэн зэрэг үргэлжлдэг байлгүй байлгүй тэргээл асууж байгаа байхгүй. Тэгэлсэн чи юу найз хүн тэр 3 ч орцны охин байсан. Орцны жижигэн 3 охин байсан гэдэг жоохгүй. Тэгээд орцны жижигэн охин байхаар яадаг гэсэн чинь цаг уурсан тэгэл ирснээр цонхны доор ирсэн чамаа дуудал чи тэгэл цонхоор боов шиж өдөөсөн биз дээ. Зүгээр л тийм л харилцаа байсан байл яг үнтэй бодоод тахад. Юу ээ чи чинь тэгээд бүр Gold Digger 3 Gold Digger 3 Gold Digger. Яг одоо яа. Боов Digger. Боов шиж. Тэгэл би зүгээр сүл бодсон яг ингээд сайн ухаад бодонгууд би аюу их чихэр авч үдэг гэсэн бэлээ. Аюу их цонхороо боо идэх хоол шиддэг гэсэн бэлээ. Бүр оруултыг үнэхэр мэдчих. Тэгэл ээж тэгэл талах мал аюу хурдан дуустдаг гэсэн чи тэгэл бүгдийг аваад гарчдаг гэсэн гэж. Тэгэл тийм л юм ярьсан надад тэгэл. Йоо гал. Тийм л дүүгэн да. Ээж нь бүр цонхоор шүү. Аваа түүхтэй. Одоо тэгээ жихэн Gold Digger мэгрэг бол мэдрэхгүй шүү дээ. Ахаа 3 найз охин мөгөд болно гэсэн байхгүй шүү. Дахиад бас нэг хайрын түүх гэл энэ бол аюу сайд түүх байгаа. Би дугуунал байрныхаа ардуур торил үдэг гэсэхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр ингээд дугуунал явсан чинь нэг охин ингээд роликтоо явж байгаа дуунцсан хөлөө ингээд шалбалцсан байх охин байсаахгүй. Кино. Тэгэл би очиод тусалж муслал лент мэт явдаг. Лент мэт наачгэл. Тэгээд тэгсэн чинь тэгэл битээр танилцсан чинь тэр охин ингээд Орсын ирлийн зөвхөн байсаахгүй. Тэгээ Орос огтж уусаа амар царилэг үүд ч тэгээд би анх удаа баг амар царилэг харж марж ингээд чи 200 гэсэхгүй.
Тэгэл битэр чинь тэгэл дуугатаар ойлгохтой амар бүтэн зунжангаа амар хамт ханг авт идэг гэж байгаа л. Тэгэл тэгсэн чинь над дээр нэг өдөр манай байрны урд ирсэн. Наваа цонхоор дууж байгаа юм. Тэгэл би гараад ирж байгаа. Тэгээд тэгсэн чинь чамд хэлэх нэг юм байна гэл. Тэгэл юу вэ гэсэн чинь би орж сухаар болсон. Тэгээд сонсон. You okay? Oh my god. Зүрх амар гинж. Зарим хитмэр байна уу? Тэгэл миний санджаар тэр өдөр чинь амарлаг бороомоор орцсон өдөр өс. Тэгэл би тэр чинь тэрийг чи сарвчин дотор ярьжсэн. Тэгэл тэр өдөр хамгийн сүүлд хараад тэгэл дахиж хараагүй. Орсын маамуу нэрэл бороо орсон юм шүү дээ. Зүгээр үү чи. Тэгэл маргааш л марцсан шүү дээ. Оо Жоох хог дууссан ямар хайр дурлал гэж хэдэн зүгээр л. За анандаа сонсч ивэл манайхаа холбоотой холбогдоо. шүү дээ би сая. Тийсийг асчихгүй юу? Гэхдээ анандаа гэдэг юм шүү. Тэгтээ би нэг болсон тэрийг дараа нь подкаст нь тэр Монголд ирсэн юм тэр сүүлд нь 5 6 жилийн дараа. Тэгээ би чинь нэг 17 8 тахта таарсан нэг удаа. Би чинь битээр чинь тэгээд 1 2 6 гэхэр чи хэдтэйсэн би нэг 9 10 марвтай. Тэ нэг тэр өвчмөдөл өсөхгүй. Тэгэл бид тэрийг амарсан сандыг өсөхгүй. Тэ яг тэр 100 мөн дуу хамт ролик мэлсэн хамт дэвжсэн нэг. Тэгэл орс явлаа гэж байхгүй болцсон. Тэгэл би бүр мартцсан. Тэгээд гисэн чинь би чинь 10 дугаар ангид орсон байсан байна. Тэгэл бас дуутаа гардаг өсөхгүй юу нь бол тэгэл дуу байрны энэ хавд ирэл төрцөн явдаг байхгүй. Тэгэл гэрлэг орохгүй. Тэгээ өвсөн чинь амар төстэй цард хүн харсан байсахгүй. Тэгэл яг тэр өхөн байсан юм л л. Ер нь Оросоос ирсэн амар олон жилийн дараа. Тэгэл би над руу амар харал, би амар харал тэгээд битээр хэсэг харж байгаа. Тэгэл уусаа би нэг мөн үү биш үү гэж гайхаж байгаа шүү дээ. Тэгэл юу ч яахгүй тэгэл явцсан шүү дээ. Тэгээ ерөөсөө юу ч болоо. Вау, чамд намын талд хамтлагийн зүүдэн юу лээ? Зүүдэнд ирэх жаргалдаг зориулъя. Тэгээ тийм түүх юм да өөрөө байхгүй. Тэгээд би бас нэг өөр юм ярих гэж бодлоо. Тэгэхээр манай хэд ингээд би сая 0 орсон. Тэр хавар сатан гоё юм ирсэн байна. Би ч гоё шийтгэлээ ашиглал. Энийг хас. Нойлд ороод офн амирц энэ сонсогдсон. За манайх нь бол цэвэр жоок шүү дээ. Ойлгохгүй болол тэгээд. Зүг. За. Тэгээд баа гэж уусал Дугаа ааштай байгаль үзэг. Байгаль үзэг. Ёолгийн хэрэгцээ гэж. Санаа пандагийн бас тийм амир байгалийн үзэгдэл шиг амир байхгүй. Natural disaster гэж байна шүү. Бүгд өнөөрэ пист чатгана зэ харж байгаа. Болоо баяртай манайхаа. Тэгээд хайр дурлалаар төгсгчээд болно өстэй. Би яг энэ бороотой өдрөл тэр залгад дурсан сандгийн. За чи юу байсан? Баяр товчоо байна зэ. Би нөгөө нэг ингээд манай гэрт нөгөө компьютер аваад би чинь компьютер хэлэх шаардлага байхгүй компьютер аваад тэгээ нөгөө дүү тэр ерөөсө гэрээсээ гарах нэг бол зургатны урд нэг бол компьютероор суугаад бүр ингээ хүчнэлгээр заяа бүр хүчээр ингээ бид хоёрыг зайл гэж хөөгөөд заяа ингээ гарч тоглол наад бэлгэцнийхээ урд ингээ та нар ингээ донтлоо гэд тэгээ би дүүтэйгээ ингээ орчин дотор нэг 2 цаг шахаа сууж юм яриад манай аав яагаад юм те амьдралаа бодож дүүтэйгээ баг уйлангаа ярьж ингээ орж ирсэн байхгүй. Тэгээ тэрнийхэн дараа ер нь бол манай дүү бас ингээ гарч ордог болцсон найзтайгаа ингээл тэг чин халтар болоод ороод ирвэл аав лайтах юм шүү дээ нэг компьютероор суухгүй. Тэгээ би ингээд манай дуу гарцсан би тэгээд дахиад аавд хөөгдөг гэрээс гардаг байхгүй гадаагаарч тоглол гээд. Тэгээ гадаагаар тоглоод байжсэн чинь би нэг юм нэг юу лээ тэр чи ямар мэд үлээ нэг чонтой нэг охинтой нэг түүхч юм кино тий улаан малгай би яг чонтой хэр Princess Mononoke л өгдөг л юу ч бод тэгэл нэг улаан малгай чинь нэг юм улаан цамцсан өсөөл явж байсан байхгүй тэгээ байрныхаа гадаа ингээд дүүжин дажин дээр суужсэн чинь суугаа оцсдаг залуу мө жоох хүүхдээ миний юм байна нэг жоох хүүхдээ бүр сэнсрүүлж чинь би бүр амар инхийн цагаан багтаа гигэн треза их мих маш оцно чи болооч на хүүхд өглөө гэж бэнтэ би илүү юм. тий чи на болтой чи над хүүхд өглөө штэ чи анаа бо зүгээр үү гэж би гэл тэгэл нөгөө залуутай чи би гэл нэг түрүүний ярьсан нэг хэрэлдэж танилцсан хүмүүс ч ингээл амар дотн нөхрөлдөг тэгээ битэр чи нэг тэгж танилцаад тэгээд тэр залуу тэр банд ингээд наагт чинь мэдрэл бодоод ах гэж бодсон. Тэгээд маргааш нөгөөдөрс нь дахиад би гадаагаш тоглохоор болсон нөгөө банд чинь яг манай хажуутлын хорцсон ингээд фотол өгөхгүй онгорхой. Тэгээд хүн амьдрахаа болцсон, үйл ажиллагаа болцсон. Тэгээд тэр фотол руу ингээд жоох хүүхдийг дагуулж гарч ирсэн аахгүй нэг охинтой хамт. Тэгэл айлгаал нөгөө хүүхд чинь ингээд айж орилж гарч ижил. Тэгэл би ингээд болооч гэж хэлчихэж байгаа. Чамд байрны цагтай байна. Харин би ингээл амар очиод юу хийж байгаа юм гэж чинь наа хүүхд тайлаад байгаа юм шиг бойлнаад хүүхд ч одоо ингээд хэлээд байхгүй. Гэсэн чинь нөгөө үгүй ингээд охин над ирж тайлбарласан байхгүй. Бид нэр зүгээр ингээд тоглож байгаа маань жоох хүүхдүүд ингээд айлгаж тоглож байгаа. Түнс янз бүрийн байхгүй гэхлээр би тийм юм гэл. Би зөв бодлоо.
Тэгсэн чи надад таалагдал. Тэгээд тэр тасглаад бид гурав нийлдэг болов ингээд нөгөө тухайн үед чинь юу юм ингээ Facebook мөг гэж солилцоогоос аахгүй. Тэгээд дугаар мугаарч үйдэг байсан. Тэгээд за хоёлаа хэдлээ ингээд анаа нэг тогтсон цагт уулздаг. Тэгэл тэр тогтсон цагтаа гарч уулзаал тэгэл байрны хатныхаа нөгөө хоёр хүүхэд чи ирдэгс аахгүй. Тэгээ нэг өдөр нөгөө нэг юу ч манай нөгөө охин залуу хоёр дагуулж ордогс хүүхдүүдийг айлгаал. Эхлээл одоо нөгөө нэг юу залуу нь орчдөг. Тэгээ нэг юм булангийн танаас нэг юм картон цас барьж ингээл янз бүрийн аваа гаргаж нөгөөдүүдийг айлгадаг. А нөгөө охин хүүхдүүдийг дагуулж орж айлгачаад гардаг гэсэн юм. Бараг нэг бажтай нэг аим шиг байсан л юм шүү. Тэгээд нөгөө өдөр нөгөө охин чинь ирэх байхгүй. Тэгээд би тойршин тоглож моглол яж байгаа л нөгөө хүүхдүүд ирж мөрхөн тэгэл наваа дагуулал орчихдохгүй. Би өөрөө хайгаад байгаа юм чинь. Би ингээ өөрөө хайгаад тэгээд тэр ингээд хүүхдэд орхоо болж юм байлаа бид нэг энэ под болд ингээ хүн хүчээсэн сүнстэй хүмүүстэй гэж худлаа үн түүх зөхөж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр залуутай би хамт ингээд бандтаа орчоод өөр айгаш байгаа нэрнгэс амир юу зөө гэд нэг аим шинэд гадаж ингээ хадаас юм хавтангаар хаалганд хагалж магалцсан тиймээс байхгүй. Тэгэл нөгөө залуу чинь айлгаал би ингээ харталт нь норон ангир зээж гэдэг шиг нороод нэг амар айц юм далмаар нэг тэрвж мэрвж тийчээс байхгүй. Тэгэл би ингээл яг гаргал гэсэн чинь битгий гэж би авч үлдчих юм үлдээд тэрнээс хойш битээр ингээд арай нөгөөхнөөс илүү дотн алцсан байхгүй. Тэгэл дотн болоод тэгэл маргаашнаас нөгөөхөн гарч тоглосон юм л да. Гэхдээ натаа арай илүү дотн алцсан юм ярьж байгаа. Тэгээд нөгөө охин чинь амар нэг өдөр нэг зайрмаг авахар явсан залуу. Тэгээд бид хоёр үлдчихсэн чинь маргаашнаас эхлээд бид хоёртой уулзахгүй. Чи угаасаа хэнийг аваа. Бос миний сонирхол буучлаа гэж би. Тэгээд чамтай бас ингэж байдаг. Би ч гайхаж байгаа юу яриад байгаа. Тэгээд би тухайч нэрнгэс ойлгохгүйс аахгүй. Нэрнгэс ойлгохгүй юу яриад анаалахгүй ч бол. Заамаа гэлээ тэрний дараа бид төр ингэж нэрнг битэр л хоёулаа тоглолт уулздаг болчихсон аахгүй. Энэ бичлэгтэй эсвэл би гоё янаг ярих. Тоглож манайхын жоок штэ. Тэгэд би тэр залуутай амар тоглож мол юу сайн болчихгүй юу? Өөр амар сайн болцсон. Тэгэл тэр залуутай 7 молдгоор тийм. Тэгээд тэр залуутай гэж өдөр нь 6-7 нар буухаар уулзаад тэгээ 8-9 үйдэг салтдаг байсан байхгүй. Тэгэл би ч ингээл амар сайн мэн гэдэг ингээл хэлээл. Тэгээд би өдөр гэрлөөгөө яваад орсон. Тэгээ маргааш нь уулзахаас нөгөө залуу гарч ирээг байхгүй. Тэр маргааш нь гарч ирээгүй. Mar 7-наас гарч ирээгүй. Нэл бивэр амар сонь нэг юм хоос ойр байлаа. Чойжиг хурж ядахгүй матахгүй сонсч маасаал юм орол. Тэгээд нэг өдөр хэднийг 2 сарын дараа л 1 сарын дараа л зуны амралт болцсон марс тэр чинь нэг 8 сарын сүүлээр байсан баха. Би нөгөө өдөр хогоос сахаа гараа авчиж нөгөө залууг манай саад дотор суудахгүй. Тэгээд би тэр саадад очиж суусан чинь наан харж шатаснаа юу ч олог юм шиг хуцаа оролцсон. Зөгийн явагдсан. Тэгэл би гэрлөөгөө ороод бүр нэлга байлаа л зөө. Ээ чи минь яасан гэж та ойлгохгүй гэж юм шиг. Тэгэл яг миний хамгийн анхны юм хорот бөкөр мэдрэмж нэг тэр байнаас үсэлтээс аахгүй. Тэг яагаад ч юм тэр үед дандаа нөгөө бороо ямар хортдог байсан. Тэг өнөөдөр тэр залууд дурсмаар санагдчих. Тэгээд ямар ч гэсэн тэгээд иймэрхүү түүхүүдийг өнөөдөр л буухаллаа. Ямар гоё ялаа. Яаж ба та нар дэнэ санагддгүй ингээд юм бороотой өдөр ностальжик мэдрэмж илүү сэтэрдэг юм шиг. Надад бол тэгдэг байхгүй. Тийм болооч тэр өнөөдөр зүгээр л ностальжик юм амар хэрэг цомор санагдсан. Тэгээд энэ удаагийн дугаар ингээд өнөрөө өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баяртай. Bye.